Түүний ураг байх хослолтой ир. Жак түүнтэй тоо томшгүй олон удаа таарсан байв. Тэрээр метроны хонглын төгсгөлгүй тойрогт гацчихсан болтой гэдгээ гинт ухаарав. Сочилд орсон тэрээр хан дээрх тэмдэглээ 1-р гарцыг тодорхой зааж байхад толгой дээрх самбарт нь 8-р гарц гэж бичсэнийг анзаарлаа. Дараагийн мөчөд хослолтой ир болонгаас дахин гарч ирв. Жак айдсаа дарах хэрэгтэй боллоо. Энэ удаа тэрээр эцэст нь зоргоо хөвчлэн түүнтэй ярилцахаа шийдэв. Гэвч ийм хажихартай үйлдэл Жакийг айлгаж тэрээр эргэж харан зүгтв. Яаралтай тусламжийн дуудлын тогтчлуур болон хажуугийн унтраалан өрөө пас төгжигдсэн байлаа. Яг энэ үед Жак хан дээрх зурагт хуудсуудыг олж харав. Миобисийн туудсан дээр хизээж төгсгөлдөө хүрэхгүй. Мөнхөд мөчгөх хідэн шоргоолж нь яг л түүнийг төлөөж байх шиг санагдав. Энэ нь ямар нэгэн дүрмд тоглоом байж магадгүйг Жак ойлгов. Үүний дараа Жак анхааруулах тэмдгүүдийг анзаарлаа. Хэвийн бус зүйл тааралдвал эргэж алах. Хэвийн бус зүйл харагдахгүй бол битгий эрг. Сая тэрээр ямар нэгэн хэвийн бус зүйлийг олж хараагүй тул дахин тгээс эхлэх хэрэгтэй болов. Үүнийг ойлгосон тэрээр утсаа гаргаж ирээд хэвийн бус зүйл гарч болзошгүй бүх зэгүүдийн зургийг тарав. Тэр ч байтугай. Хослолтой ирийн хажуугаар өнгөрөх тоолондоо түүний бичлэгийг хийжээ. Тэгээд тэр хонглын төгсгөлд хүрч ирлээ. Тоо нэг болон өөрчлөлтөв. Мэдээж сая ямар ч юр бусын зүйл тохиолдсонгүй. Жак гарц руу итгэлтэйгээр алхам оров. Гэтэл гар утсаа гаргаж ирээд л тэр мэл гайхаж орхив. Саяхан дарсан зургууд нь зүгээр л баахан шар өнгийн утгагүй код болон хуурсан байлаа. Тэрээр хэвийн бус зүйлийг олж харахын тулд зөвхөн өөрийн ой санамжтал найдах хэрэгтэй болжээ. Гэнт түүний хажууд алхаж байсан хослолтой эрийн хүлийн чимээ огцом тасрав. Энэ мэдээж дүрмд дурдсан өнөөх хэвийн бос зүйл байлаа. Жак хурдан эргэж алхав. Гэвч өнөөх хэр түүнийг яг л сүнс шиг дагаж ард нь тулж ирсэн мэт санагдав. Жак маш их айсандаа гүйж байгаад газар онов. Гэвч түүнийг дээш харахад хосолтой ир ар утас руугаа ширтэн дахин хөдөлгөөнгүй зогсож байлаа. Харин тэмдэглэгийн дээрх тоо одоо 2 болон өөрчлөгдсөн байв. Тоглоом эцсийн эцэст тийм ч хэцүү биш усалтай. Жак өөрийгөө тайшруулахын тулд бар зэрэг ус уугаад 8 дугаар хонгол руу дахин нэг удаа орлоо. Энэ удаад ямар нэгэн хэвийн бос зүйл ажиглагдсангүй. Түүнийг ачаа тийш хадгалах шүүгэнүүд байрлах булангаар өнгөрөх үед ард нь гинт хүүхэд өөлөх чимээ гарав. Жак шүүгэнүүдийн нэгийг болгоомжтойгоор нээл.